За сайн байцгаана уу? За бүгдээрээ сайн байцгаана уу? Миний яриа сонсогдож байна уу? За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргэе. За миний яриа сонсогдож байна уу манайхаа? Яриа минь сонсогдож байгаа бол хэдүүлээ лайв эхэлье. За би гэрлээ унтраачих уу? За миний яриа сонсогдож байна уу? Сувда харж байгаа бол комент бичээд өгөөрэй. Миний яриа сонсогдож байна уу? За орой минь бүгдэнд нь орой минь хүргэе. За та нар маань баасан гарагийнхаа оройг хэрхэн яаж өнгөрүүлж байна? За орой минь манайхаа миний яриа сонсогдож байна уу? За байна уу? За орой минь дээ. За баярлалаа. Тэгвэл өнөөдөр оройныхоо лайвыг эхлүүлье. За маш удаан хугацааны туршид админ нь ерөөсөө лайва хийж чадсангүй. Яагаад гэхээр одоо маш их завгүй байлаа өнгөрсөн саруудад. Тэгээд та нар маань бүгдээрээ сайхан шинжилсэн үү? Бүгдээрэнд нь сар шинийн мэнд хүргэе. Бүгдээрэнд нь сар шинийн мэнд хүргэе. Тэгээд сар шин ирж байгаа могоо жилдээ бүгдээрээ эрүүлийн аз жаргал, баяр хөөрөөр дүүрэн хамгийн гол нь зүрх сэтгэл нь амар амгалан байхын ерөөлийг та нартай хүсье өрөөё. Тэгээд өнөөдөр оройнхоо лайвыг эхлүүлье. За өнөөдөр би та нартай маш товчхон за ховс гэж юу вэ? Ховс яагаад биднэрт хэрэгтэй юм бэ гэдгийг ямар нэгэн одоо онол нуршихгүйгээр ямар нэгэн одоо хичээл орж байгаа юм шиг биш. Энгийн үгээр та нарт маш хэрэгтэй байдлаар тайлбарлаж өгье гэж бодлоо. За тэгэхээр за тэгэхээр бид нар одоо за эхлээд өөрийгөө танилцуулъя. За намайг Чанаргүй л гэдэг Faiz Academy-г үүсгэн байгуулагч тэгээд даалд хумсар судлаач тэгээд бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй одоо гадаадад амьдардаг юм хүн байгаа. За за тэгээд өнөөдрийнхөө хичээлийг өнөөдрийнхөө та нартай мэдээллийг одоо эхлэе. За бид нар бүгдээрээ
мэдж байгаа тий бидний даалт ухамсар, ил ухамсар гэж биднэрт хоёр ухамсар байгаа юм байна гэдгийг одоо бүх хүмүүс мэдж байгаа. За тэгвэл ил ухамсар нь бидний одоо нийт 100% юмыг ийм бүхэл 100% юмныг чинь 3-аас 5%-ийг нь ил ухамсар эзлээд байгаа юм байна. 95-аас 93-аас 95%-ийг 97%-ийг бидний даалт ухамсар эзэлж байгаа юм байна. Тэгэхээр бидний 3-аас 5%-ийг ил ухамсар эзэлнэ. За би ил ухамсарын түвшинд ямар үйлдэл хийдэг вэ гэхээр бид нар ил ухамсарын түвшинд за бидний хүсэл эрмэлзэл байдаг. Хүсэл эрмэлзэл. За жишээлх юм бол турах юмсан маргаашнаас эхлээд англи хэл сурах юмсан, хэлээ сайжруулах юмсан, магистрт сурах юмсан, гадагшаа явах юмсан, йогд явах юмсан, эрүүл хооллох юмсан, өглөө болгон гарч гүүх юмсан, жимд явах юмсан гэсэн энэ бидний өдөр болгон, сар болгон шинээр эхлүүдэд өөртөө одоо зорилго тавьдаг. Бидний энэ хүсэл эрмэлзэл бол бидний ил ухамсар буюу тэр 3-аас 5% бол байдаг байхад. Тэгэхээр бид нар энэ хүсэл эрмэлзлээ 3-аас 5% л хянах боломжтой. Тэгэхээр яагаад та нар маань бодож үзтээ яагаад бид нар сар болгон ном уншина гэж зорилго тавиад 2 өдрийн дараа байхгүй болдог вэ? Яагаад бид нар сар болгон турна гэж зорилго тавиад 3 хоногийн дараа л нөгөө хэвэндээ орцсон нөгөө шин дисциплин, шин цагтлаг бат маань байхгүй болсон байдаг штэ. За тэгэл эх жилээс нь эх сараас нь дахиад бид нар зорилго тавиал за одоо би энэ сараас би шинэ хүн болно. Одоо би өөрчлөгдөхгүй болохгүй. Одоо би хараал үг хэлэхгүй. Одоо би уурлахаараа хүүхдэд цохихгүй. Одоо би ном уншдаг болно. Одоо би өглөөний хүн болно. Эсвэл одоо би жимд явна гэдэг тийм ээ. Та нар маань доор бичээрэй. Яг тэгж боддог хүмүүс байвал нэмэх нэг тавиараа. Би одоо маш гоё юм хэлэх гэж байна. Яг энд тохирсон. Тэгэхээр яг та сар болгон эсвэл жил болгоно би турах юмсан маргаашнаас эхлээд турна гэж зорилго тавиад маргаашнд нь хийгээд 2-3 өдрийн дараа мартагдаад одоо болждөг байвал коммент хэсэгт нэмэх тэмдэг тавиарай. За энэ нь юутай холбоотой гэвэл энэ нь та буруутай биш. Энэ бол бидний ил ухамсар буюу бид нарыг тэр өдөрдад байгаа зүйл маань ерөөсөө л 3-аас 5% өдөрдад байгаа гэсэн үг. Тэгэхээр 3-аас 5% л өдөрдад байгаа юм чи аргагүй шүү дээ хөрх юм нийт 100% юмыг чинь 3%-ийг 5%-ийг би өдөрдад би 1 өдөр өдөртөж чадна, 2 өдөр өдөртөж чадна, 3 өдөр чадна тэгээд ядарна. Яагаад гэвэл би ил ухамсараа 3-аас 5% л өдөртөж чадна. Тэгвэл бид нар 95% өдөртөд байгаа тэр зүйл бол бидний даалт ухамсар. Бид нарыг автоматар өдөртөд байгаа тэр ухамсар байна. Тэр ухамсар бол 95% удирдна. Хэрвээ бид нар тэр ухамсар дээрээ энэ хүсэл мөрөөдлөө оруулж чадах юм бол тэр даалт ухамсар дээрээ энийг програмчилж чадах юм бол бид нар автоматар одоо энэ хүсэл мөрөөдлөө хийх боломжтой. Тэгэхээр нөгөө нэг өөрийгөө хүчлэхгүйгээр, өөрийгөө одоо зовоохгүйгээр, тэр өөртөө дарамт учруулахгүйгээр одоо энэ зуршлуудыг би хийж чадах нь. Тэгэхээр энэ зүйл бол бид нарын даалт ухамсарын түвшинд хийгддэг учраас одоо маш олон хүмүүс даалт ухамсарыг судлаад ярьдаг болсон гэсэн. За тэгэн гот даалт ухамсар дээр бид нарын яг жинхэнэ мөн чанар байж идэг. За та гэж хин бэ? За Ариуна гэдэг хүн бол хин бэ? Ямар дадал зуршилтай вэ? Тэгэхээр таны дадал зуршил байдаг байна. Таны байнгын санах ой байдаг байна. Бид нар санаж байгаа бол хэдийгээр бид нар өнөөдөр 50 настай, магадгүй та 60 настай байсан ч гэсэн та нэг 12 наснда, нэг 10 наснд, эсвэл нэг 8 наснд болсон нэг үйл явдлыг санаж идэг штэ мартахгүй, тий? Эсвэл хин нэгний нэг хэлж байсан үгийг ерөөсөө мартдаггүй. Тэр нэг моментик. Энэ бол бид нарын даалт ухамсар байнгын санах ой байдагтай холбоотой. Тэгэхээр даалт ухамсарт бид нарын байнгын санах ой байдаг байна. Биднэрт даалт ухамсарт маань дадал зуршил байдаг байна. Дадал зуршил. Даалт ухамсарт бид нарын зан чанар байдаг байна. Даалт ухамсарт бид нарын одоо яг та гэж хинбэ, identity буюу би гэж хинбэ гэдэг тэр зүйл байдаг байна. Тэгэхээр даалт ухамсарт бид нарын мөн чанар байдаг байна. Тэгэхээр хэрвээ бид нар амьдралаа өөрчлөхийг хүсвэл бид нар даалт ухамсараа өөрчлөх ёстой гэсэн үг. Энийг ихэнх номнууд дээр эсвэл
Хүмүүс өөр өөрөөр тайлбарлсан байдаг. Зарим хүмүүс бодлоо өөрчлөвөл амьдралаа өөрчилнө. Эсвэл чи өөрчлөгдвөл өөрийгөө өөрчилж иж амьдралаа өөрчилнө гэж тайлбарладаг. Бүгд зөв. Бүгд явж нэг л зүйлийг ярьж байгаа. Та даалт ухамсараа өөрчлөх юм бол та амьдралаа өөрчилнө. За тэгвэл даалт ухамсарыг яаж өөрчлөх вэ гэвэл эхлээд тодорхойлно. Таны даалт ухамсарт ямар сөрөг програм байна, ямар эерэг програм байна. Ямар таны даалт ухамсарт байгаа мэдээлэл нөлөөлж өнөөдрийн таны амьдралыг бий болгосон бэ гэдгийг зөвхөн таал мэдж байгаа. Тэгэхээр тэрийг бид нар тодорхойлох хэрэгтэй. За жишээлбэл өнөөдрийн таны амьдралд байгаа таны амьдрал өнөөдөр карьер байгаа, магадгүй мөнгө байгаа, магадгүй ингээд бүх зүйл байгаа мөртлөө таны гэр бүл одоо доголдолтой байвал таны даалт ухамсарт тэр гэр бүлтэй холбоотой асуудал, блок, трама буюу гэмтэл байгаа гэсэн. Тэгэхээр би өнөөдрийнхөө амьдралыг хараад өөрийнхөө даалт ухамсарыг би мэдэх боломжтой байх нь. Өнөөдөр та бидний амьдралд ямар нэгэн асуудал болохгүй байна уу да? Тэр асуудал бидний даалт ухамсарт байгаа л гэсэн. Та нар маань хэрвээ гүнзгий бодоод үзвэл бидний амьдралд тийм олон асуудал байдгүй. 1-2 сэдвийн хүрээний асуудал дахин давтагддаг. Жишээлбэл та бодоод үзээрэй. Та 5 жилийн өмнө мөнгөний асуудалтай байсан. Өнөөдөр та дахиад санхүүгийн буюу мөнгөний асуудалтай л байна. 5 жилийн өмнө мөнгөний асуудал магадгүй танд байр авахд чинь гарч ирчил байсан бол өнөөдөр 5 жилийн дараа та хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлөхөд энэ мөнгөний асуудал гарч ирж байна. Энэ бүгд нь эргээд бодох юм бол мөнгөний асуудал. Тэгэхээр ихэнх тохиолдолд биднэрт өөр олон асуудал байдаг биш. Биднэрт 1, 2, 3 асуудал дахин давтагддаг байх нь. Та нар маань энийг нэрээ тийм шүү гэж бодоод үзээрэй. Зарим хүмүүс гэр бүлийн асуудал байдаг бол стил 5 жилийн өмнө гэр бүлийн асуудал байсан, одоо ч гэр бүлийн асуудал байгаа. Магадгүй та хантайгаа ханичлалтэйгээ амьдарч байгаа. Гэхдээ л та амьдралдаа ханамжгүй байдаг зүйл нь гэр бүл. Хантайгаа харилцаа, хосын харилцаа. 5 жилийн өмнө хосын харилцаа асуудалтай байсан. Одоо 5 жилийн дараа бас л хосын харилцаа асуудалтай байна. Тэгэхээр энэ зүйл юутай холбоотой вэ гэхээр нэг асуудал хичнээн он жилүүд өнгөрсөн ч гэсэн давтагдаад байгаа гэсэн үг. Яагаад давтагдаад байгаа вэ гэвэл миний даалт ухамсар дээр байгаа мэдээлэл хിവэрэ байгаа гэсэн. Он жил өөрчлөгдөөд миний нас одоо миний дүр царай бүх юм өөрчлөгдөж байгаа ч гэсэн миний даалт ухамсарт байгаа багадаа авсан тэр даалт ухамсартаа суулгаж авсан мэдээлэл өөрчлөгдөөгүй гэсэн. Тийм учраас бид нар даалт ухамсартайгаа ажиллах хэрэгтэй гэсэн. Одоо бид нар хамгийн чухал ойлгох зүйл нь бид нар тодорхойлно. За над дээр байгаа асуудал ерөнхийдөө миний энэ салбарт байгаа юм байна. Жишээлбэл машин 4 дугуйтай тий. Машины 4 дугуйны нэг нь одоо хагарах юм уу хийн багсвал машин яаж явах вэ? Машины явах хурдад нөлөөлдөг шүү дээ. Бүр нэг дугуй нь хагарчвал та яаж явах вэ машинтай тий? Доглоод одоо 4 дугуй чинь жигд биш бол та яаж явах вэ? Яг тэрнүү шиг таны амьдралын бүх талбар одоо хайр сэтгэл, эрүүл мэнд, карьер, мөнгө санхүү, эрдэм мэдлэг гэт таны бүх салбар яг тэр машины 4 дугуй шиг тэгшхэн жигд зүв байх ёстой. Гэтэл бид нарын нэг дугуй буюу нэг салбар маань за нэг харилцаа маань л болохоо байгаа л дандаа эсвэл дандаа мөнгөн дээр ирэхээр л болохгүй. Бусад бүх юм нь окей. Хантайгаа харилцаа окей, нөхөртөө хадам ээжтэйгээ окей, ажил төрөл нь окей. Зөвхөн мөнгөний асуудалтай явж болно тийм үү? Сар болгонд мөнгө олдог, хаашаа явсан мэдэгдэхгүй, мөнгө одоо сардаа хураагддаггүй байвал энд танд даалт ухамсарт асуудал байгаа гэсэн үг. Тэм учраас одоо өөрийнхөө амьдралаа та эргэж хараад өнөөдөр миний амьдралд ямар асуудал байна гэдгийг харна. Танд ямар асуудал байна? Таны даалт ухамсарт тэр програм байгаа гэсэн. Одоо та юу хийх ёстой вэ гэвэл тэр програмтай ажиллана гэсэн. Тэгэхээр тэр
программыг арилгаж өөрчилснөөр би амьдралаа өөрчлөх бүрэн боломжтой. Тэгэхээр хүн болгонд хүссэн сайхан амьдралаараа амьдрах боломж байгаа. Энд би хин нэгнийг ямар нэгэн юмд итгэж үнэмшүүлж одоо тэ итгүүлэн ятгуулах гэсэн үдэл биш. Энэ бол зөвхөн биднэрт хүн болгонд universe алтан нар адилхан одоо гэрлээ тусгаж илчээ тусгадаг шиг орчлон ертөнц хүн болгонд адилхан боломжийг олгосон. Гагцхүү бид нар өөрсдийнхөө тэр траумагаараа гэмтлээрээ бид нар зарим нэг боломжуудыг хаачдаг. Жишээлбэл та зарим нэг цонхоо хаачдаг гэсэн үг. Тэгээд зарим нэг цонхоо онгоодог гэсэн үг. Жишээлбэл таны байгаа энэ бүгдрэг төсөөдөө л доо таны байгаа энэ байр маань амьдарч байгаа байр маань дөрвөн талдаа дөрвөн цонхтой гэж бодъё. Та зөвхөн энэ одоо энэ урд талынхаа цонхоороо та харахаар та хойд талд байгаа юмыг харж чадах уу? Чадахгүй тийм ээ. Яг тэрнүү шиг хойд талынхаа цонхоор урд талынхаа цонхны талд харагдах юмыг харж чадахгүй. Яг тэрнүү шиг миний даалт ухамсар ямар нэгэн траума байгаа тохиолдолд бид нар зарим боломжуудыг олж харж чаддаггүй. Тэр нь энэ орчлон ертөнцийн байж л байдаг. Бид нар шүүрж авч чаддаггүй. Яагаад гэвэл бидний даалт ухамсарт фильтр байгаа, шүүлтүр байгаа. Тэр шүүлтүрээрээ бид нар шүүж чадж байгаа зүйлээр хардаг. Одоо жишээлбэл би яг одоо та нартаа бүхэл мэдээллийг хүргээд сууж байгаа. Гэтэл тэр хүмүүс дотроос шүүгээд та нар маань өөрсдийнхөө сонссон гэсэн мэдээллээ сонсдог. Бид нар одоо жишээлбэл багш бүх хүүхдүүдэд адилхан хичээл заадаг. Бүх хүүхэд адилхан сурдаггүй шүү дээ. Зарим нь ойлгоод авдаг, зарим нь ойлгодоггүй. Багш нь нэг адилхан багш заасан. Хинийхэн ч нүдийн таглаад чихийн богоод чихийн таглаад заагаагүй. Мөртлөө хүүхэд болгон өөр сурсан байдаг шиг бид нар яг хүний зааж байгаа мэдээллийг өөрийнхөө трауманыхаа хэмжээгээр л тусгаж авдаг. Бид нар орчлон ертөнцийн байгаа боломжуудыг өөрийнхөө трауманыхаа харах өнцгнийхөө өөрийнхөө тэр бодлынхоо хэмжээгээр л барьж авдаг. Тэгэхээр би өөртөө байгаа програмуудаа устгаж чадах юм бол тэрийг сольж чадах юм бол би шинэ амьдралаар амьдрах боломжтой. Тийм болохоор одоо энэ коуч хүмүүс, ментор хүмүүс, сэтгэл судлаач хүмүүс амьдралаа өөрийгөө өөрчилж амьдралаа өөрчил гэж яриад байгаа нь ийм учиртай. За тэгвэл манай Voice Academy маань энэ даалт ухамсарын түвшинд хийгддэг хамгийн үр дүнтэй эмчилгээ буюу ховсын эмчилгээг хийдэг. За ховсын эмчилгээ нь болохоор даалт ухамсарын түвшинд буюу түрүүний миний хамгийн ихэнд хэлсэн 95% удирдах байгаа тэр хэсэгт очиж үйлчилдэг. Өөрөөр хэлэх юм бол таны ил ухамсарыг таны өдөржин бодоод байгаа. Таны өдөржин энэ бодол гэдэг юмны энэ бодлын боол болоод энэ бодлын энийг занглаад тойрог дотор амьдраад байгаа тэр бодлыг хааж агаад тэр ил ухамсарыг хааж агаад даалт ухамсартай ажилдаг. Одоо энэ сэтгэл заслын хамгийн үр дүнтэй аргыг бол бид нар одоо хипнотерапи буюу ховсын эмчилгээ гэж хэлж байгаа гэсэн. За ховсын эмчилгээний үед бид нарт хамгийн эхлээд бид нар онцлогоо хийн танд ямар одоо сэтгэл зүйн асуудал байна. За жишээлбэл ховсын эмчилгээнд ихэвчлэн нийтлэг хийгддэг эмчилгээ бол донтолт байгаа. За архин дондох донтолт, тамхин дондох донтолт, мөрөөдөө тоглоомд дондох донтолт, хоол идэх донтолт. Энэ бүхэл донтолт бүгд тэр хүний муугийнх биш. Энэ бол цэвэр сэтгэл зүйн асуудал. Тэр хүн авч чадахгүй байгаа таашаалыг, авч чадахгүй байгаа мэдрэмжийг тэр хоолоор, тэр донтолтоор дамжуулж аваад байгаа гэсэн. Энэ зүйл бол цэвэр сэтгэл зүйтэй холбоотой. Тийм учраас донтолтыг ховсын эмчилгээгээр эдгэх бүрэн боломжтой. Хоёр дахь нэг зүйл нь бидний сэтгэл зүйн гэмтэл буюу бага насны траума. Танд бага наснда аав ээжээсээ эргэн тойрноос авсан шарах тэр бүх зүйлийг ховсын эмчилгээгээр эдгэх бүрэн боломжтой. Таны сөрөг програмуудыг ховсын эмчилгээгээр маш хурдан устгах боломжтой. Жишээлбэл танд сөрөг програмууд юу байдгийг. За би ч одоо энийг чадахгүй дээ. Миний гараас энэ гарахгүй дээ. Эсвэл миний нэг сарын орлого ийм л байна да. Эсвэл би хэл сурахтаа муу, би тоо бодохдоо муу. Эсвэл
царайлаг хүмүүс бол намайг тоохгүй эсвэл гээд хүн болгонд өөр сөрөг програмууд байгаа. Би ус уусан ч таргална гэх жишээ нэ. За энэ сөрөг програмуудыг ховсын эмчилгээгээр маш хурдан одоо аваад хаях боломжтой. Яагаад гэвэл энэ сөрөг програм таны даалт ухамсарт суусан байгаа. Тэгэхээр даалт ухамсарт суусан тэр сөрөг програмыг ховсын эмчилгээгээр авч хайдаг байх нэ. За манайхан асуултууд байвал асуугаарай. Асуултууд байвал доор асуугаарай. Би асуултууд дээр нь шууд хариулаад өгнө шүү манайхаа. Идэвхтэй байх юм бол та нарын бас нэг ойлгох тусгаж одоо үлдэх юу маань бас ихсэн. Тийм учраас маш сайн идэвхтэй байгаарай. Тэгээд бас найзуудаа меншн хийчээрэй. Ягаад гэвэл бид нар өөрийнхөө төлөө хийсэн 1000 туснаас өөрөө л бусдын төлөө хийсэн нэг тус маш олон дахин илүү бид нарт эргээд ирдэг юм аа. Тийм учраас магадгүй травматайгаа өнөөдөр тэмцэж яваа. Өнөөдөр хүүхэд насны травмагаасаа болоод мөнгөний асуудалтай амьдарч байгаа хань жилтэйгээ одоо магадгүй араар тавилт тий өөр одоо олон тэр бэрхшээл донд амьдарч байгаа хүмүүс байвал та нар маань энд меншн хийгээд өгвөл тэр хүмүүс маань энийг мэдчихвэл муу амьдрий гэж боддог хүн байхгүй шүү дээ. Нэг зовё гэж боддог хүн байхгүй. Хамгийн гол нь травмагаасаа болж байгаа мэдхгүйгээсээ болж байгаа. Тийм учраас найзуудаа дуулахаарай гэж хэлмээр байна. За тэгээд асуултууд байвал манайхан доор бичээрэй. Би доор нь уншаад хариулаад явна. За тэгээд цааш нь үргэлжлүүлье. За тэгээд бага насны шарах байнгын тэгээд муу дурсамж, таагүй дурсамжийг ховсын эмчилгээгээр арилгадаг. Хүн болгонд таагүй дурсамж байдаг штэ. Автомашин хурдан явж байгаад осолд орсон бол автомашин хурдан явах үед тэр дурсамж сэргдэг. Эсвэл одоо байнга хайртай хүнээ мартаж чадахгүй байх. Эсвэл одоо байнга нэг тэр үед одоо хүчирхийлэлд өртөж байсан мэдрэмжийг мартаж чадахгүй байх гээд сөрөг муу дурсамжуудыг ховсын эмчилгээгээр арилгуулах боломжтой. Үүнтэй заавал ажиллах хэрэгтэй. Хэрвээ тэр хүн маань багада ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж байсан бол үүнд эмчилгээ хийхгүй л бол энэ аяндаа өөрөө идэгнэ гэж байхгүй. Тийм учраас заавал мэрэгжлийн хүний тусламжтайгаар энийг эдгэх хэрэгтэй. Энийг эдгэхгүй бол тэр багада авсан тэр шарах өнөөдрийн та 40-тэй ч бай, 50-тай ч бай таны амьдралд нөлөөгөө үзүүлсээр л байна. Магадгүй та эр хүнийг үзий яддаг, эр хүнд итгэдэггүй, магадгүй танд хостойч хосын харилцаа чинь болохгүй байгаа бол энэ түүнтэй холбоотой байдаг байна. Тийм учраас энэ таагүй дурсамжийг арилгах бол маш чухал. Тэгээд стресс та хэрвээ стресст ороод бухимдаад, уурлаад, жоохон юмн дээр гомдоод байгаа бол ховсын эмчилгээ тань зориулагдсан. Жоохон юм болохоор уурлаад, дүрсийгээд уурлаад байгаа бол тань зориулагдсан. Тэгээд бүх төрлийн айдас, өндрөө сайхан айдас, өвхөө сайхан айдас, мөнгөгүй болчих үедээ гэж айх, ганцаараа үлдчих үедээ гэж айх, нөхөр хань ажил маань хаяад явчих үедээ гэж айх, бүхэл төрлийн айдсууд ховсоор маш амархан аваад хайдаг. Ер нь бол нэг орлолт хангалттай байдаг айдас дээр. За тэгээд өөр донтолт хэлсэн байгаа арх таримхэн донтох донтолт, мөрөөдөө тоглоом донтох донтолт, бага насны травма, стресс, депресс, айдас, гомдол, тэгээ бага насны травма, таагүй дурсамжууд, тэгээ дадал зуршил, тэгээ сөрөг програм, эдгээр бүх зүйл дээр хомсын эмчилгээг нойргуудал, харшил, эдгээр бүх зүйл дээр ховсын эмчилгээ хийх бүрэн боломжтой байдаг. За зарим хүмүүс маань ингэж боддог. Гэр бүлийнхаа хүнтэйгээ таагүй харилцаатай яваа л гэдэг ингээл арга цагаал өнөөдөр ингээ маргалтаал, маргаашнд нь нэвлэрээл, за тэгээд ингээд яваа л гэдэг. Гэтэл яагаад би ийм токсик харилцааг би татваа гэвэл энэ даалт ухамсартай цэвэр холбоотой. Та даалт ухамсартай ийм програм танд байгаа учраас өнөөдөр та таныг араар тавьдаг хань ижлийг, таныг хуурдаг хань ижлийг, таныг
доогуур үнэлдэг, таны үн цэнийг мэддэггүй ханижлыг та өөртөө татсан гэсэн үг. Танд тэр програм байгаа гэсэн үг. Итгэхийг хүсэхгүй байсан ч танд тэр програм байгаа гэсэн үг. Тийм учраас та тийм хүнийг өөртөө татж байгаа гэсэн үг. Жишээлбэл та өөрийгөө доогуур үнэлдэг учраас, таныг өөрийгөө үнэлэх үнэлэмж доогуур учраас таныг үнэлдэггүй эр хүнийг та өөртөө татсан гэсэн үг. Цаг ямагт таныг доошо хийдэг, үйлдэл болгоноор таныг доошин хийж, таныг өөртөө итгэлгүй болгож идэг, таныг хинч биш юм шиг харьцаж идэг тэр хань энэ ижлүүд бол та бидний өөрийн маань дотор байгаа тэр сөрөг програмын толин тусгал байдаг. Жишээлбэл бид нар толинд хараад бид нар тусгал маань толинд тусдаг тийм үү? Бид нар толинд хараад тусгал маань тусдаг. Бид нар тэр толинд тусж байгаа өөрийгөө өөрчлөхгүйгээр бид нар тэр тусгалтай ноцтолтод өөрчилж чадахгүй шүү дээ. Бид нар тэр толинд тусж байгаа тэр биетийгээ өөрчлөх ёстой тийм үү өөрийгөө. Тэгэхээр бид нар өөрийнхөө дотор байгаа тэр сөрөг програмыг арилгаж иж тэр миний тусгал буюу миний хань ижлийн найз нөхдийн миний эргэн тойронд байгаа хүмүүсийн надад харуулад байгаа тэр тусгалыг би өөрчлөн гэсэн. Яг та толинд хараад өөрийнхөө дүрсийг би том уралтай байна, том нүдтэй байна гэд харж байгаа тэр тусгал шиг та өөрийнхөө дотор байгаа тэр сөрөг програмыг, сөрөг энергийг, сөрөг бүх зүйлийг арилгаж иж таны эргэн тойрон буюу таны тусгал болоод байгаа тэр найз нөхөр эргэн тойрноос ирж байгаа тэр хариу үйлдэлүүдийг зогсоох боломжтой. Гэтэл бидний хамгийн том хийдэг алдаа юу вэ гэвэл тэр тусгалыг өөрчлөх гэдэг. Тэр толинд тусаад байгаа өөрийгөө биш, тэр тусаад аль хэдийн гарч ирж байгаа үр дүн буюу тэр тусгалтай ноцтолтод байдаг. Нөхрийг өөрчлөгдөжүүл, энэ нэг найз нөхөд маань өөрчлөгдөжүүл, энэ миний нэг ууртай захирал солигдчихвол би яг гоё болох гээд байна. Энэ ууртай захирал солигдчихвол би ажлаа тайван хийх гээд байна гэд бид нар эргэн тойрон руугаа чихээд байдаг. Ингээд гэтэл бид нар яг тэр толинд тусгалаа ингээд чичлээд цохоод чи өөрчлөгдөд өгөөч гэдэг агаатай яг адилхан гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө эргэн тойронтойгоо ноцтолдох биш. Яг дотроосоо өөрийгөө өөрчлөн гэсэн. Тэгэхээр таныг эргэн тойронд байгаа хүмүүс хүндлэхгүй байгаа бол та өөрийгөө хүндлэхгүй гэсэн үг. Тэгвэл та өөрийгөө хүндлэх тэр эмчилгээнд орно гэсэн. Ховсын эмчилгээнд орж өөрийгөө хүндлэхгүй, хизээ та өөрийгөө хүндлэхгүй байсан, хизээ хамгийн анх энэ зүйл танд тохиолдсон, хамгийн анх өөрийгөө хүндлэхгүй байдаг мэдрэмжийг та хизээ анх мэдэрсэн, тэр үе дээрээ ховсын тусламжтайгаар очоод тэр үеийг ангаагаад тэр үйл явцыг өөрчлөөд тэгээ буцаагаад таныг хэвийн байдалд оруулаад сэрэхээр та тэр зүйлийг таны тэр дотор тэр зүйл ангаагдана гэсэн. Ингэж бид нар өөрийнхөө every single гэмтэл нэг бүрийг эдгэнэ гэсэн үг. Гэмтэл нэг бүрийг эдгээж миний өнөөдрийн амьдрал маш сайхан болно гэсэн үг. За манайхаа ойлгогдож байна уу? Манайхаа санал нийлж байгаа хүмүүс байвал ок гэд бичээд яваарай. Санал нийлж байна уу? Бид нар тэгдэг тийм үү? Бид нар өөрсөөсөө үзэх дурггүй. Яг энэ нөхөр солигдчихвол, яг энэ нэг захирал солигдчихвол, эсвэл миний нэг яг нэг ийм болчвол би яг гоё болох гээд байна гэд яриад байдаг. Гэтэл эсвэл би гадаадд гараад амьдарчвал, би нэг Америк очиод амьдарчвал би гоё амьдрнаа гэж боддог. Аз жаргалтай болно гэж боддог. Гэтэл аз жаргал бидний дотор байдаг бахан. Би Америкт ч байсан, би Монголд ч байсан, Улаанбаатарт ч бай, бүр Суманд ч бай, аз жаргал гэдэг зүйл бидний дотор байд юм билээ. Тэрийг би бүр өөр дээрээ бүр судалсан. Би Монголд ч амьдарч байсан. За одоо гадаад ч ирээд амьдралаа. Яг та нартайгаа адилхан би бодож байлаа. За би ингээд гадаадд очиод амьдарчвал нэг стрессгүй, замын төвжирлгөө, тайван амьдрах юм болов гэж бодсон чинь энэ аз жаргал гэдэг зүйл чинь ерөөсөө тэр нэг маргааш нөгөөдөр энд эсвэл тэнд Америкт, Швейцарт байдгүй юм байлээ. Ерөөсөө тэр аз жаргал гэдэг юм чинь бидний дотор ямар нэгэн траумаагүй бид нар дээр л байдаг юм билээ. Тэгэхээр та хэрвээ өнөөдөр аз жаргалтай болмоор байгаа бол би танд ганцхан зүйл санал болгомоор байна. Тэр бол
өөрийгөө идгэх, өөрийгөө хайрлах, өөрийгөө идгэн гэдэг маань өөрийгөө хайрлаад байгаа гэсэн үг шүү дээ. Та өөрийгөө идгээгээд өөртөө байгаа тэр программыг авч хайж гин, өөрийнхөө айдсыг авч хайж гин гэдэг чинь тэр сөрөг зүйл таны амьдралд ирээдүйд ирэхээс нь та үрчлэн сэргийлж байгаа гэсэн. Тийм учраас энэ өөрийгөө хайрлаж байгаа хамгийн том хэлбэр. Өөрийгөө хайрлах бол маш гоё. Тэгэд шатыг травмаг идгэн гэдэг бол шарахыг идгэн гэдэг бол нэг л өдөрт бас болдог тийм үйл явц биш. Энэ бол процесс буюу үйл явц. Та өнөөдөр ховсод орлоо, хөнгөрж ачаагаа авч хаяна. Дараагийн удаагийн ховсонд ирнэ. Дахиад тэр ачаанаас авч хаяна. Дараагийн удаанд ирнэ. Дахиад ачаанаас авч хаяна. За ингээд явна. Гэхдээ үр дүн хүлээхгүй байвал сайн байдаг. Үр дүн хүлээгүй үед маш хурдан ирдэг. За ингээд яагаад гэвэл бид нар нөгөө бүх зүйл энерги, бид нар үр дүн хүлээгээд хизээ үр дүн гарах юм бэ гэдэг авах тусам бид нар энергийн эсрэг эсэргүүцэл хэлж яадаг. Тийм учраас үр дүн хүлээгээгүй зүгээр л биес бол тавиал мэрэгчлэнийхээ ховсчныхоо хэлсэн үгэнд ороод хэлсэн ямыг нь хийгээд явж хагаад нэг харахад манай хүмүүс хэлдэг биднэрт багшаа би эргэн тойронд байгаа барилгуудыг ажигладаг болсон байна гэж хэлдэг. Энэ бол ховсод орсны үр дүн мөн. Ягаад гэвэл тэр хүн өмнө травматай учраас маш олон травма юмд дарагдсан учраас юу ч мэдрэхгүй эргэн тойронд ямар гоё байрлах байшин байсныг өнөөдөр агаар ямар гоё цэвэр байгааг өнөөдөр та ямар гоё амттай хоол идэж байгааг мэдрэхэ болцсон байдаг. Ягаад гэвэл травма биднэрт ингэж нөлөөлдөг. Гэмтэл их болох тусам бид нар бодлын юмд дарагдаад одоо яг нөгөө нэг цаснд хучигдаад ингээд бүр ингээд гүн дарагдсантай яг адилхан. Ингээд бүх юмд травманд бид нар дарагдаад юу ч мэдрэхгүй амт өнөр аз жаргал юу ч мэдрэхгүй дандаа өнгөрсөн цагтаа амьдэрдэг. Ингээд бодлоо өчигдрийн таагүй бодол эргэлдээл би ч хастаа азгүй амтан би ч хастаа нэг юу н харсан амтан одоо ийм тийм гэж өнгөрсөн юма бодоол өөрөө ирэхгүй травма. Энэ бол токсик одоо нөгөө нэг таны травма. Хэрвээ та I'm telling you хэрвээ та токсик одоо травмагаа идгээхгүй бол бид нар токсик харилцаатай хүнийг хань ижлээрээ олж авдаг. Таны травманы түвшин хэрвээ яг адилхан түвшний травматай хань ижлийг өөртөө олж авдаг. Тийм учраас охид эмэгтэйчүүд, бүсгүйчүүд минь, эрчүүд минь эхлээд хүнтэй гэрлэхээс өмнө одоо магадгүй гэрэлцэн байвал ч гэсэн хань ижлийгээ буруутахаасаа өмнө өөртөөгөө ажиллаад өөрийнхөө травмануудыг арилгачих юм бол бид нар яг ижилхэн түвшний хүнтэй учирдаг байх нь. Хэрвээ та травмаагүй байвал та травмаагүй хүнтэй учирна. Хэрвээ бид нар травма ихтэй байвал травма ихтэй хүнтэй уулзраад нэг бол салахгүй, нэг бол нийлсэн биш юм. Токсик нэгээ маш их гэмтээсэн, маш их ууралсан, бухимдсан, дарамталсан, маш олон жилийн тийм дарамттай токсик эрүүл бус хосын харилцаанд амьдрна гэсэн. Тэгээд эрүүл бус хосын харилцаанд гэр бүлд өссөн хүүхэд травмаг өвлөж авдаг. Аав ээжийн травмаг хүүхэд 99% өвлөж авдаг. Тийм учраас та өнөөдөр тэсээд энэ амьдралыг барж болно. Хань ижлээ та тэсээд травмагаа идгээхгүйгээр тэсээд өнгөрч болно. Гэхдээ та хүүхэдтэй травмагаа 100% өвлүүлээд өгч гинэ л гэсэн үг. Тэгэхээр таны хүүхэд яг таны амьдралыг давтаад амьдрнаа л гэсэн. Тийм учраас энэ травмаг идгэх, гэмтлийг идгэх маш чухал. Маш чухал. Энд бид нар яг өөр дээрээ ирэхээр яг травма идэх төвшөнд ярихаараа манайхан за нэг ямар их мөнгөний гарц ч юм уу гэж бодогддог. Яагаад гэвэл энэ зүйл гарт баригдаж нүдэнд үзэгдэхгүй учраас таны травма өнөөдөр гаранд баригдах, гурвалжин дөрвөлжин гэд гаранд баригдахгүй, нүдэнд харагдахгүй учраас бид нар ийм зүйлд итгэх дургүй байдаг. Гэхдээ та амьдралаа бодоод үзэх юм бол тэр травма айл таны тэр 8 наснд авсан травма өнөөдрийн таны амьдралд нөлөөлөд байгаа учраас таны амьдралд хор уршгаа одоо учруулад байгаа учраас үүнийг арилгах хэрэгтэй. Хэдийгээр энэ зүйл өнөөдөр биетээр гарт баригдаж нүдэнд харагдахгүй ч гэсэн
энэ трама таны амьдралд хор уршиг үзүүлээд байгаа учраас үүнийг бид нар мэдрээд одоо идэх хэрэгтэй гэсэн үг. Хүмүүс ингэдэг маш олон эмэгтэйчүүд буруу ханижлээ сонгож маш олон одоо хүнд даваануудыг, хүнд одоо доромжллуудыг, үл хүндлүүдийг төвчж явж ирээд ховсод ирдэг. Яагаад гэвэл тэр хүмүүс одоо энэ орчлон ертөнцөөс ирсэн кармагаа үүрээ дууссан. Кармагаа үүрээ дуусаад өөрөө одоо эдгэх цаг нь болсон учраас орчлон ертөнц тэр хүмүүсийг одоо энэ эдгэх процесс энэ хүмүүс рүү явуулж байгаа. Хизээч юм гинтийн байдаггүй. Хизээч бид нар гинт нэг хүнтэй учирдаггүй. Хизээч бид нар гинт нэг явж байгаа хань ижлийг өөртөө татаж авдаггүй. Бүх зүйл орчлон ертөнцөөсөө цаанаасаа биднэрт энэ траманы дагуу, энергийн дагуу, таталцлын хүчний дагуу ирдэг. Бүх зүйл гинтийн байдаггүй манайхаа. Тийм учраас та өнөөдөр магадгүй энэ Faiz Academy-ийн пэйжийг нээгээд өнөөдөр энэ лайвыг үзээд сууж байгаа бол энэ бас гинтийн биш. Энэ магадгүй таны сүнсний сэрэлт болчихсон. Таны сүнс буюу энэ одоо сүнсний сэрэлт маань болчихсон. Та эдгэх цаг нь болчихсон. Та амьдралдаа өөрчлөлт хийх цаг нь болсон гэсэн шалгарсан хүмүүс гэсэн үг. Шалгараагүй хүмүүс маань айл бүр өжөө юу ч мдээгүй, бүр трама гэж юу байдгийг ч мэдэхгүй, өөрийнхөө амьдралд ямар трама байгааг ч мэдэхгүй явж байгаа гэсэн үг. Одоо магадгүй хувь тавилан буруутгаад угаасаа л хувь тавилан одоо яа гэх үдээ, угаасаа л одоо ингээд өнгөрсөн, би ингээд амьдрах хувь заяатай юм байлгүй дээ гэх мэтчлэн ингээд өөрийнхөө амьдралд юу болохгүйг олж илрүүлж чадахгүйгээр одоо тэ нүдэ анаастай чигээрээ төөрсөн чигээрээ явж байгаа гэсэн үг. Энэ лайвыг үзээд сууж байгаа манай пэйжийг дагаад тодорхой хэмжээгээр энэ ховс гэж юу юм бэ гэд мэдэх гээд гүүгээд байгаа хүмүүс маань сүнсний сэрэлтэнд болчихсон. Яг одоо энэ өөрчлөгдөх цаг нь болоод ирчихсэн хүмүүс гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүс маань илүү жоохон мэрийгээд илүү жоохон идэвхтэй байгаад өгвөл энэ өөрчлөгдөх процесс буюу үйл явц маань илүү хурдан явагдана. Хүн болгонд өөрчлөгдөх одоо процесс үйл явц өөр явагддаг. Зарим хүмүүс трансформашн буюу өөрчлөлт 4-5 жилийн дотор ямар ч танидлахын аргагүй өөрчлөгдсөн байхад зарим хүмүүс 3 сарын дотор өөрийгөө 180 градус амьдралаа өөрчилсөн байдаг. Энэ бол тухайн хүний өөрийнх нь потенциал, өөрийнх нь тэр траманы хэмжээ, тэр трамаг хүлээн авч байгаа дард хумсрын хэмжээнээс хамаарч байгаа. Тийм учраас манайхаа ховсын хэмжилгээнд орж өөрийгөө эдгэх хэрэгтэй. Өнөөдөр та санаандгүйгээр энэ лайвыг үзээ сууж байгаа биш. Таны одоо сүнсний сэрэлт хийх цаг болчихсон, таны өөрчлөгдөх цаг болчихсон. Орчлон ертөнц маань таныг өөрчлөгдөх энэ юм руу явуулсан гэсэн. Бүх зүйл энергиэр л явагддаг. Тийм учраас өнөөдөр та өөр нэг хүмүүсийг бодоход өөрчлөгдөхгүйд ингээд мэрийгээд гүүгээд бэлтгэл, йог, энерги гэд яваад байгаа. Энэ бүх зүйл зөв. Энэ ерөөсөө буруу биш. Энэ бүх зүйл зөв. Ингээд явж байгаад хүн өөрчлөгддөг. Бэлтгэлд явж байгаа, йогд явж байгаа, энэ одоо сэтгэл заслын эмчилгээнүүд дээр ирж байгаа хүмүүс маань бүгд зөв замаар явж байгаа. Яг өөрийгөө эдгээж явж байгаа хүмүүс гэсэн. Одоо өөрөөр хэлбэл эмнэлэгт биеэ үзүүлээд, онцлуулад, эмч нарын одоо нөгөө шаардлага хэлсний дагуу одоо витамин одоо тэр эрдэс минералаа угаад явж байгаа хүмүүс л гэсэн үг. Үзүүлээгүй явж байгаа хүмүүс маань яадаг вүлээ? Эмчид огт үзүүлдэггүй хүмүүс маань нэг л өдөр одоо тэ зарим хүмүүс маань одоо чат хийж штэ. Тэгэхээр энэ бол тэр өөртөө анхаарахгүй, нүдэ нээхгүй, ансан чигээрээ төөрөөд явсаар байгаад замаа олохгүй байгаа л гэсэн үг. За баярлалаа. Эмчилгээнд орсон маш сайхан болсон шүү гэж энэ баярлалаа. За манай нэг шав маань байдаг. Яг миний өөрийн маань бас нэг ховсод биш яг миний нөгөө өөрийн маань яг тэр нөгөө 3 удаагийн дадлагжуулах
21 оногийн эмчилгээнд оролцсон байгаа. Яг над дээр явагдсан нэг эмэгтэй байгаа. Би мэдээж нэрийг хэлэхгүй. Гэхдээ тэр үйлчлүүлэгч маань яасан гэхээр нөхөртөөгөө асуудалтай байсан. За тэгээд нөхөр нь ерөөсөө өөрийг нь айгүйх араас нь гээд гуйлгуулад байсан. Манай үйлчлүүлэгч болохоор нөхөртөө маш хайртай байсан. За ингээ байнга гуйж одоо дандаа төрүүлж буулт хийж ирдэг байсан байгаа. За тэгээд над дээр эмчилгээнд ирсэн байгаа. За тэгээд би хэлсэн байгаа. Хэд хэдэн эмчилгээ хийгээд 2 удаа эмчилгээ хийсний дараа би нөгөө эмэгтэйтэй уулзлаад 3 дахь удаагийн уулзалт хийхэд тэр эмэгтэйгийн нүдэнд оч ингээд юм гялалтсан, нүд нь юм цовоос хэрэглээ. Ер нь хүний нүд юмыг худлаа ярьж чаддаггүй шүү дээ. Хүний нүд гуниг нууж чаддаггүй, хүний нүд бүх юмыг илэрхийлж чаддаг. Тэгэхээр нүднээс нь хараад мэдэх боломжтой гэсэн. Гэтэл тэр эмэгтэй маань болохоор маш гоё тийм 3 дахь удаагийн эмчилгээнд ирэхдээ бүр цоглог ирсэн. Манай эмчилгээнд би болохоор 7 хоногийн хугацаатаагаар 3-7 хоногт яг өөрөө ганцаараа ингээд эмчилгээг нь хийгээд явсан. За тэгээд 3 дахь удаагийн эмчилгээнд ирэхдээ цовоос хэрэглэн ингээд дуу хоолой нэг юм цовоо тэгээд нүд нь юм оч гэлэлцсэн юм. Тэгээ ирсэн. За тэгээ би за нөхөртөөгөө юу болж ийн гэсэн чинь маш гоё байгаа. Манай нөхөр намайг ингээд мессеж бичдэг болсон. Ингээд миний араас гүйдэг болсон. Би таны хэлснээр ингээд мессеж бичсэн. Би түүнд боломж одоо түүнд хурдан тийм хариу өгөөд хурдан боломжийг олгоогүй. Гэт ингээд хариу өглөөд ингээд 3 дахь удаагийн эмчилгээгээд бит хоёрын маань багцсан ингээд 3 удаагийн эмчилгээ дууссан. За ингээд за нэг ойролцоогоор 12 хоногийн дараа юм уу 13 хоногийн дараа надад тэр үйлчлүүлэгч маань онгоцны буудлын дээр байгаа зураг явуулаад багшаа би тантай уулзсандаа маш их баяртай байна. Би өнөөдөр амьдралдаа анх удаага хилийн чанд руу хил рүү гараад одоо ингээд Солонгос улсыг зорж байна. Миний амьдралд гайхалтай өөрчлөлтүүд гарч ийн. Миний амьдралд өмнө гарч байгаагүй өөрчлөлтүүд гарч ийн. Би өмнө нөхрийгөө гуйгаал, нөхрийгөө намайг тоогоосоо, намайг хайрлаасаа, намайг тэгээсэй гэд явдаг байсан бол одоо би тийм байхаа болсон. Миний тэр ингээд санаад байдаг тэр ингээд сэтгэл маань ингээд өвдөд байдаг байсан тэр мэдрэмж байхгүй болсон гэдэг тэр мессежийг над руу илгээсэн байсан. Тэгээд надад тэр бол хамгийн сүүлд одоо цайхан хүлээж авсан маш гоё үр дүн байсан. Гэх мэтчлэн үр дүнгууд маш олон гарч ирдэг. Тийм учраас та нартай би хэлэхэд ерөөсөө өөрийгөө хайрлах хэрэгтэй. Бүх зүйл орчлон ертөнц хүн болгонд тэгшхэн одоо хүн болгонд тэгшхэн одоо боломжийг олгосон байдаг. Зөвхөн бид нар маань хуваарлаж одоо нөгөө тэр тэгшхэн олгосон боломжийг бид нар хүртэж авахтаа өөр өөрөөр хүртэж авдаг юм аа. Тийм учраас манайхаа хосын эмчилгээ бол бид нар өөрийгөө өөрчлөх хэрэгтэй. Яг л толинд харж байгаа тусгалаа өөрчлөх гэж чичрэх биш. Толинд тэр тусаад байгаа тэр дүрс буюу өөрийгөө өөрчилж тэр тусгал өөрчлөгдөн гэдгийг л ойлгох хэрэгтэй гэсэн. За яг тэгэд гүгээд байна шүү гинэ чимгээ харин тийм ээ ямар актем юу хийдэг яадаг гинэ за манай Faiz актем маань даалт ухамсарын сургалт явуулдаг ховсын эмчилгээ явуулдаг гадаад ховсчонтой мэрэгжлийн гадаад 15 жилийн туршлагатай сэтгэл засалж хипнотерапи буюу одоо ховсоор ангаагч ийм гадаад хүнтэй орос хэл дээр ховсын эмчилгээ хийдэг байгаа. За ховсын эмчилгээг манайхан болохоор онлайнаар хийж байгаа. Ер нь дэлхийн нийтэд бүх газрууд онлайнаар хийдэг. Би маш олон Америкт байдаг одоо Америк ховсчнуудтай холбогдож үзсэн. Бүгд л онлайнаар хийдэг. Яагаад гэвэл ингээд дүрсээ харгаад эхлээд ярихад биднэрт энерги солилцож идэг. Тэгэхээр бид нар ховсыг онлайнаар хийх биеэрээ ирж ховс хийх хоёрт ямар ч ялгаа байхгүй. Би тэрийг бол биеэрээ туршиж үзсэн яг өөр дээрээ. Ягаад гэвэл бид нараас хамгийн их асуудаг асуулт хүмүүсийн одоо онлайнаар гэхээр жоохон сонь санагдаад байна гэд тэгдэг. Тэгэхээр энэ дээр бол би бол баталгаа өгч чадна. Ямар ч ялгаа байхгүй. Би ховсчин дээрээ одоо манай дээр ховс хийдэг дээр гадаадад амьдардаг ховсчин дээрээ биеэрээ очиод ховсыг хилэж үзсэн. Гэтэл тэр хүн ерөөсөө миний бие дээр ерөөсөө ямар ч ингэж гараараа хүрээгүй, ямар ч ойртойгүй
зөвхөн яг л онлайнаар хараад хийж байгаа юм шиг миний өөдөөс хараад сууж агаад ховсын эмчилгээг хийсэн. Тэгэхээр энд ямар ч онлайнаар болон бичлэн ирсэн ялгаа байхгүй. За болормаа маань одоо би энэ лайва хадгалан лайва эхнээс нь үзээрэй. Маш гоё хэрэгтэй мэдээллүүдийг өгсөн байгаа шүү. За ховсын эмчилгээ хэдэн удаа ордог вэ гэсэн асуулт ирсэн байна. За ерөнхийдөө ховсын эмчилгээ маань хүн болгонд харилцан адилгүй асуудлаасаа болдог. Тэгэхээр ерөнхийдөө бол дунджаар 2-оос 3 удаа ороод байхад ерөнхийдөө тодорхой хэмжээний өөрчлөлтүүд бол гарч эхэлнэ. Тэгээд бүр манай дээр амтныг нь мэдэрсэн хүмүүс бол бүр мэддэг болсон байдаг. За би өнөөдөр багшаа би өнөөдөр айц дээр орчий, багшаа би өнөөдөр тэрийг авахуулчий гэд ингээд өөрийгөө хянаад өөртөө хөрөнгө оруулаад сурцсан хүмүүс бол бүр ингээд биднэрээр бараг заалахгүй ингээд байдаг. Би өнөөдөр одоо энийг арилгуулчий. Би надад нэг ийм сөрөг дурсамж байдаг. Би өнөөдөр тэрийг арилгуулчий. Би энэ удаагийн оролтон дээр энийг арилгуулчий гэд ингээд бүр ингээд яваад байдаг. Тэгэхээр ховсод орох тусам бидний блогууд, сөрөг мэдрэмжүүд гардаг. Зарим хүмүүс ховсын үеэр маш их хихирдэг, реакц өгдөг. Одоо бөөлждөг, хихирдэг. Энэ нь болохоор толгой иргэдэг, толгой дүүрдэг. Энэ юу болж байгаа вэ гэвэл бидний даалт хомсод маш том процесс явагдаж байгаа. Хэрвээ бид нар энэ ховсод орохын өмнөх өөрийнхөө эд эс бүрийг одоо нөгөө биологийн Microsoft-оор хараад Microscope гэдэг лөө Microscope-оор хараад ховсын дараа нэг л ховсын дараа өөрийнхөө эд эсийг Microsoft гэдэг Microscope-оор харах юм бол биднэрт өөрчлөлт гарцсан байдаг. Энийг шинжилгээ ухаан баталсан байгаа. Бид нар зарим хүмүүс маань яг уу энэ нэг ховсоор гарсан өөрчлөлтийг анзаардаггүй. Гэхдээ таны эд эс, таны блог травманы түвшинд бол үр дүн гардаг, ховсоор үр дүн гарахгүй байна гэж байдаггүй. Трансын байдалд ордгүй хүн гэж байдаггүй. Үүнийг Америкийн эрдэмтэн Милтон Эриксон баталсан байдаг. Ховсод ордгүй хүн гэж байдаггүй. Гагцгүй ховсод удаа ордог, хурдан ордог, дунд зэргийн ордог гэж байдгаа гэж хэлсэн байдаг. Тийм учраас ховсод орох оролдмоо хүн болгоны асуудлаас хамаарат янз бүр байдаг байна. Жишээлбэл айдас байх юм бол ганцхан удаа орно. Гомдол байх юм бол 1-2 орно. Гэтэл нойргууд бол донтолт, архины донтолт одоо 15 жил та архи утсан архины донтолттой байх юм бол ганцхан удаагийн ховс хангалтгүй. Тэгэхээр та 3-аас 4 удаа орно архины донтолттой байвал. Гэх жишээний асуудал болгоноос хүнд хөнгөнөөсөө хамаарат өөр байдаг байна. Энийг та цагаа аваад ороод ирэнгүүт манай мэрэгжлийн ховс чинь таныг онцлоод диагностик хийгээд түүний дараа үргэлжлүүлээд ховсоо хийдэг. Тэгээд танд зөвлөгөөгөө өгөөд гэрийн даалгавар өгөөд ингээд ховсын эмчилгээ маань дуустдаг байгаа. Ерөнхийдөө манад үр дүн айгуу чухал. Тийм учраас манай энэ 15 жил ажилласан ховсчин маань айгуу үр дүнгээ тулгуурлаж ажилладаг. Ховсын үнийг манай пэйжнээс чатаар мэдээлэл аваад цаг авчаарай. Ерөнхийдөө чатаар цаг авъя гэж бичингууд манай менежер маш овсгоо цовоо сайхан тусархаг менежер маань байгаа. Сайхан та нартай цагаа өгөөд мэдээллийг өгчнө. Үнийг мэдээллийг бас чатаар аваарай манайхаа. За өөр одоо юу яах нь вэ? Өөрийгөө хайрлахгүй бол нэрээ хань нөхөр үр хүүхэд хайрлахгүй юм билээ гэж энэ яг үнэн шүү. Баян гол инх цэцэг яг үнэн шүү. Тийм шүү. Өөрийгөө хайрлахгүй бол хинч бид нарыг хайрлахгүй тийм ээ. За яг яаж авдаг вэ гэнэ. За ховсын цагийг та манай одоо энэ Faiz Academy-ийн одоо мессеж буюу чат хэсэг рүү н ороод чат чэт цаг аваарай. За ерөнхийдөө бол ховсод орохороо бид нарын блогууд бид нарын биенээсээ бид нарын даалт ухамсараасаа бид нарын ил ухамсараасаа бид нарын 3 түвшинд арилж яадаг. Ер нь бол ховсын эмчилгээ бол маш үр дүнтэй. Гэхдээ нөгөө нэг дээр үед сеганчуудын хийдэг шиг нөгөө нэг ингээл унтуулаад тий унтуулан эсвэл нөгөө нэг хүчээр хүнийг дурлуулаад тий нэг одоо нэг хайртай бүсгүйгээ өөртөө дурлуулдаг тийм ховс биш. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан таны
одоо тэр асуудлуудыг таныг трансын байдалд оруулж байгаа далд хомсрол руу холбогдоод ховс гэхэд далд хомсрол руу холбогддог түлхүүр байх нь шүү дээ. Түлхүүрээрээ хаалгаа онгойлгож жагаад далд хомсрынхаа хаалгыг онгойлгож жагаад тэгээд далд хомсрынхаа эмчилгээг хийгээ буцаагаад хаалгаа хаадаг одоо буруу тий энгийн үгээр хэлэх юм бол ийм эмчилгээг ховсын эмчилгээ гэж ойлгож болно. За би яагаад ийм хэмжээнд яриад байгаа вэ гэвэл би ховсын эмчилгээнд нийтдээ 14 удаа орсон байдгийн. Онлайн биш очиж ч гэсэн орсон, онлайнаар ч гэсэн орсон. Би ховчнуудаар ойр орхон ордог. Зарим ховчнуудаа чадварыг би өөр дээрээ шалгадаг. Бид нар хизээч ямар ч туршлагагүй ховчныг одоо энэ Pfizer актын дээр авдаггүй. Хизээч би өөр дээрээ ховс хийлгэж үзээгүй ховчныг манайх ажилд авдаггүй. Тэм учраас манай ховчид бүгд маш чадварлаг, олон жилийн туршлагатай тийм хүмүүс байдаг шүү. Тэгээд манайхтай гэрээтэй байдаг учраас хямдхан үнээр ховсын эмчилгээ хийдэг. Гадаадд ховсын эмчилгээ маш үнэтэй байдаг. Доотл нь $1000 буюу одоо 3,400,000-аас эхэлдэг. Тэгэхээр манайх бол маш хямдхан үнээр ховсын эмчилгээг хийдэг байгаа шүү. За тэгээд нөгөө нэг ховсын эмчилгээнд орж чадахгүй хүн гэж байхгүй. Танаас ямар нэгэн өгөгдөл шаардлагагүй. Зөвхөн та өөрийгөө ажиглаад надад ийм одоо тий стресс байна. Надад одоо ийм сэтгэл готрол байна. Би хань ижилтэй гомдоод байна. Би хосын харилцаа маань болохгүй байна. Манай нөхөр араар тавиад байна ч гэдэг юм уу тий. Иймэрхүү асуудлуудаар та ирнэ. Тэгээд таныг онцлоод таны блогийг олно. Та хаана блоклогдсон байна? Та хаана гаццсан байна? Та замаа болохгүй нэг газар гаццсан нэг асуудал таныг дахин зохиол ингээл уучраал маачи гэдэг ингээд уучраад байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ сток энэ гацаа энэ одоо ингээд гаццсан энэ гацааг ховсоор одоо тайлбарлах хэрэгтэй гэсэн үг. За манайхаа асуух зүйлүүд юу вэ? Та эдтэй амжилт хүсье гэсэн байна. Зүг баярлаа. За тэгээд ерөнхийдөө та нартай гэж хэлэхэд ерөнхийдөө бол ховсын эмчилгээнд нэг өдрийн өмнө ч гэсэн ороод ингээд өөрийгөө эдгэх нь маш чухал. Бид нарын дотор сөрөг эрчим орцсон байдаг. Ингээд нэг овоо нэг юм ховсод орё гэдэг юм судлаад явж идэл дотроос маань ингээд бид нарыг уруу татаад эсэргүүцдэг. Яах юм бэ? Маргааш бол үрдэн гарахгүй бол яах юм бэ? Онлайнаар юм бэ штэ гэдэг ч юм уу те. Энэ бол таныг дотроос ингэж татаад байгаа сөрөг эрчим. Өөрөөр хэлбэл та бид нарын гинт траума авах үед бид нарын дотор сөрөг эрчим сүүшнэс гэж хэлдэг. Сөрөг эрчим орчдөг. Тэр сөрөг эрчим биднэрт сөрөг мэдрэмжийг өгж тэр сөрөг мэдрэмжээр хоололдог. Тэгээд хэрвээ бид нар тэр сөрөг эрчмийг өөрөөсөө биеэсээ гаргаа ичих юм бол тэр сөрөг эрчим хоолгүй болох учраас хоолгүй болохын тулд биднэрт сөрөг мэдрэмжийг, сөрөг бодлыг өгдөг. Чи яах юм бэ? Чи өнөөдөр ховс орж яах юм бэ? Маргааш орчихоо. Бүр дөнгүү байвал яах юм бэ? Онлайнаар гэж штэ гэдэг ч юм уу. Ийм танд бодол орж ирэх замаар таныг хойшин татдаг. Яг энэ үед та юу хийх ёстой вэ гэвэл сөрөг эрчмийнхаа өгөнд орвол тэгээд та өөрийгөө хойшин татагдаад за гэд хойш явдаг гэсэн үг. Үгүй би орох ёстой гэд орвол та өөрийгөө зөв алхмаа хийж ин гэсэн. Яг л нөгөө өглөө сэрэл өглөө эрт 6-аас босъё гингод тий цаанаасаа бид нар за чи өнөөдөр унтчихаа маргааш болоо гэж хэлдэг тий. Яг адилхан яг бид нар ингээд өөртөө өөрчлөлт хийх гээд өөрийгөө чаленж хийх гээд өөрчлөх гээд ирэнгут чи яах юм бэ? Чи ингээ гэд ингээд хойшин татдаг сөрөг эрчмүүд бидний бед маш олноор байдаг. Тийм учраас энэ сөрөг эрчмийн үгийг дахиж anymore нэг ч удаа сонсохгүй. Одоо it's enough. Одоо миний сөрөг эрчим, миний сөрөг бодол минь одоо та нар маань надад хангалттай. Одоо би та нарт дахиж боломж олохгүй гэж хэлээд энэ сөрөг эрчмийг өөрөөсөө гаргах ёстой гэсэн үг. За та нарт маань өөр асуух зүйлүүд юу байна манайхаа? За Эрдэнэ заяа цаг авъя гэсэн байна. Манай пэйж руу маань чатчаад цаг аваараа хөрхнөө. Манай пэйж энэ одоо Pfizer Academy маань пэйж мессеж хэсэг дээр цаг авъя гэд бичингот цаг өгж байгаа шүү.
За нэг удаагийн ховсор үр дүн гарнаа. Нэг удаагийн эхний удаагийн ховсноос л үр дүнгээ амсдаг. Нэг удаагийн ховсоор айдсыг арилгаж болно. Таны гомдлыг арилгана. Гарна штэ манайхаа. Нэг удаагийн ховсоор үр дүн гарна. Гэхдээ та 2 3 орвол илүү сайн гэсэн. Ховсын эмчилгээ бол одоо өөрөөдөө даалт ухамсартай байгаа энэ одоо сүрэг програмуудыг өөрчлөх хамгийн хурдан арга. Бусад аргууд бол маш удаан, маш олон он жилүүд шаарддаг. Энэ хооронд та бид нар маань нөгөө шантраад болох эрсдэлтэй учраас ховсын эмчилгээ маань маш хурдан хугацаанд үүнийг одоо та нараасаа аваад хаях ийм боломжтой байгаа. Ингээд сүрэг тэр мэдрэмжүүдийг сүрэг травмануудыг өөрөөсөө бид нар гаргачих юм бол бид нар нөгөө цонхоо онгойлгосон юм шиг өөр боломжуудыг шүүрж эхэлнэ. Өөрийн мэдлгүй байж идэл би зүгээр л би травмагаа эдгээцсэн байж идэл зүгээр л би сүрэг бод одоо програмаа арилгацсан байж хахад надад шин боломжууд гарч ирдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл би нөгөө талынхаа цонхыг очиод онгойлгоцсон гэсэн. Өөрөөр хэлэх юм бол надад триггер болоод байгаа намайг гацаагаад байгаа тэр блогийг би аваад хайцсан гэсэн. Тийм учраас би орчлон ертөнцөөсөө одоо нөгөө хүмүүсийн хүртээд байгаа тэр боломжуудыг яг тэнцүү хүртэж байгаа гэсэн. Орчлон ертөнц universe нар сар тэ одоо бурхан бүгд биднэрт яг адилхан боломжийг олгодог. Гагцхүү бид нар өөрсдийнхөө травманыхаа хэмжээгээрээ өөртөө тавьсан тэр limitation буюу хязгаарлалтаараа өөрийнхөө итгэл үнэмшлээрээ л бид нар энэ амьдралдаа хязгаарлагдмал зүйлийг өөртөө татаж авдаг. Хэн таны хамгийн том дайсан бэ гэвэл бид нар өөрсдөө байдаг. Бид нар өөрсдийнхөө хамгийн том дайсан нь өөрсдөө байдаг. Бид нар өөрсдөө хязгаар тавьж өөрсдөө universe-с ирж байгаа орчлон ертөнцөөс ирж байгаа боломжуудыг хязгаарладаг хүмүүс нь бид нар өөрсдөө одоо хойш нь тавьдаг хүмүүс нь бид нар өөрсдөө сүрэг бодлыг бий болгож тэр бодлыг дахин боддог нь бид нар өөрсдөө. Ингээд өөртөөхөө дайсан нь бид нар өөрсдөө. Joy Dispenza хэлсэн байдаг те. Бид нар өөртөөхөө хамгийн том enemy буюу хамгийн том дайсан нь бол та өөрөө. Бид нар өөрөө. Тийм учраас бид нар өөртөө ажиллана гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр түрүүний миний хамгийн ихэнд тайлбарлсан толин тусгал дээр байгаа толинд тусж байгаа тэр өөрийгөө тусгалаа өөрчлөх биш, тэр нөхрөөгөө эргэн тойрноо тэр танд ингээд харагдаад байгаа тэр эргэн тойрныг биш, бид нар өөрийгөө буюу тэр толинд тусаад байгаа тэр дүрсийг өөрчлөх ёстой. Энийг одоо физикээр арай өөрөөр тайлбарладаг бах. Тэ? Одоо нөгөө атом, молекул одоо I don't know физикээр би сайн тайлбарлаж чадахгүй. Гэхдээ энэ зүйл бол та дүрс ойлт маань толинд тусна, толинд харна. Нөгөө талд бид нарын ойлт буюу тусгал гаргадсан тий. Тэгэхээр энэ тусгалыг өөрчлөхийн тулд бид нар энд байгаа их дүрсийг өөрчлөх ёстой. Тэгэхээр та энд байгаа result буюу амьдралаа өөрчлөхийн тулд энд байгаа өөрийгөө өөрчлөх ёстой гэсэн. So that's all guys. So за цагийг болон үнийн мэдээллийг манайхаа чатаар ороод цаг аваараа тэгээд дахиад хэлье. Өөрийгөө хайрлаад тэгээд өөрийгөө хайрлаад травмагаа эдгээчих юм бол хүн болгонд ижлэх боломж байгаа юм шүү. Би ч гэсэн надад ч гэсэн маш олон травманууд байсан. Би ч гэсэн гадаадад очихвол юм бол аз жаргалтай амьдрах юм байна гэж боддог байсан. Гэх мэтчлэн хүн болгоно өнөөдрийн таны situation буюу таны нөхцөл байдал юу ч байж болно. Гэхдээ өөрчлөлтөх боломж хүн болгонд байгаа юм шүү гэдгийг өнөөдрийнхөө одоо лайваараа хэлэх гэсэн. Тэгээд ховсын эмчилгээ бол та бид нарыг хамгийн их одоо хурдан өөрчлөх боломж юм шүү гэж хэлмээр байна. За тэгээд өөр асуух зүйлүүд байвал хизээж хамаагүй манай Faiz Academy руу чат бичээрэй. Тэгээд бүгдээрээ сайхан амраарай. I love you. Bye.